Ингээд үргэлжлүүлээ бүгд гэрүүлийн санхүү дээр залбирцгаая. Гэрүүлийн санхүүгийн талбаар залбирлыг бас гэрүүлийн санхүү гэдэг хүлээдэн гэрүүлийн төлөө залбирлаа. Тэгээ энэ дээр ухаалаг ихнэр ба гэрүүлийн санхүү гэж сэдв гаргасан. Тэгээ бурхны яг дараачийн чиглүүлж байгаа байдал нь яг ухаалаг ихнэрийг үнэхээр бурхан яг гэж талаар ярих хэрэгцээтэй наа. Тэгээ юуны өмнө бүгдээрээ эхлээд ухаалаг ихнэр ба хийх алхмуудын талаар бүгдээрээ хамтдаа ярилцгаая. Тэгээ ихнэр хүн гэдэг бол үнэхээр чухал, нөхөр хүн чухал. Тэгээ ихнэр хүнний үнэхээр гэр бүлдээ нөлөөлж байгаа нөлөөллөөр дамжуулж гэр бүлд үнэхээр онцгой өөрчлөлтүүдээс ирдэг байна. Нэг юм түүхийг харцгаая. Энэ бол яг Абигайл гэдэг хүн байна. Тэгээд Абигайл гэж энэ юу бол өдөр Набал гэдэг хүний ихнэр Абигайл байгаа. Тэгээд Набалын бас тэрхүү маллыг бас Давид бас түүнээс өнөөр дайчид өмнө хамгаалдаг байсан байгаа. Яг энэ үед яасан бэ гэвэл яг хэсэг хугацаанд тэд ингээд тусламж гуйгаад явуулсан байхгүй. Тусламж гуйгаад бид нар ингээд жоохон идэх талах өгөөч гэсэн чинь Давид гэж хин ингээд түүнийг хараагаад муугаар хэлээд мунхаг үйлдэл хийсэн байгаа Набал. Тэгээд Давид яг энэс болоод уурлаг хүн бүр өөрсдийн бие биедээ илдээ зүгтэн хэмээн тушаас нь хүн бүр илдээ зүвэ гэж байна. Давид ч бас илдээ зүвэн 400-аад хүн Давидыг дагаж 200 хүн ачаа бараага харж үлдвэ. Тэгээд гэвч Набалын эхнэр Абигайл залуусынх нь нэг нь мэдүүлэн харахтун бидний эзэн минь төрхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэн манай эзэн тэднийг харааж зөхөө. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцааг боллоо гэж. Тэгээд яс ингээд зөвөр минь хүрэх гээд явуулж яхад нь тэднийг хараасаа гай зовлон одоо ингээд бүх гэрийнх нь дайрхан гарцааг боллоо гэд хэлж байгаа. Тэгэхэд Абигайл гэдэг ихнэр нь яасан бол 200 үүнийг яг сонсонгуудаа нөхөртөө хэлэлгүйгээр 200 талхаваа явсан байна. Тэгэн дээр яасан юм ихнэр ингээд бодоагүй очиод нөхөрдөө чи ямар тэнэг амтан би мунхаг амтан минь нэ чи очиж хилээч милээч гэж хэлээгүй байхгүй юу? Шууд үйлдэл гаргасан. Юун зүв бэ гэдгийг очиж эвлэрлэлийг тэрээр тунхаглахаар явсан. 400 хүн ирж байгаагүй мдээгүй ч гэсэн тэрээс бол яг гайзвал яг одоо ирэх нь тодорхойллоо гэдэг тэр нэг элч нарийнх нь нэг тэрхүү мэдээ хүргэсэн хүнийг сонссоод үйл явдал гаргасан байна. Тэгээ үйл хөдлөл гаргасан. Тэгээ ухаалаг ихнэр ба түүний үйл хөдлөлөөр дамжуулж гэр бүл онцгой байл. Энэ бол бүхлүүдийн гэр бүлэн тэр чигээр аврагдаж байгаа. Үхэдгүй байгаа байхгүй юу? Тэгээ нэг бүхэл бүх хүмүүсийнхаа өөрийнхөө нөхрийнхөө олон тэр хамаатансад нь зарцныхаа бүх амийн төлөө тэр яасан байг бол тэр үйлдэл гаргасан. Тэг үйлдэл гэдэг чухал. Түр бодож суух биш. Үйлдэлийг өөрөөсөө түлхэх биш. Тэр лингэнээс энэ лингэн биш. Энэхүү ухаалаг ихнэр бол гэр бүлийн санхүү гэж байна. Гэр бүлийн санхүү дээр би бол ингээл хүмүүс ингээд өөрийнхөө байдлууд дээр яадаг бол яг ингээд би энэ одоо би ингээд суун би ингээл хүүхдээ харна, би гэрээ цэвэрлэн нөхөр л ажиллаа болдог гэд хүн яадаг бол хэрвээ бурхан таныг санхүү мөнгөн дээр дуудагдсан, гэр бүл дээр өнөхөр бизнес дээр дуудагдсан байх юм бол та тэрийг хийнэ. Та тэрийг биелүүлнэ. Харин тэр нь саад болж байгаа зүйлсээр бид нар гарах хэрэгтэй байгаа. Тэр байдлаас бид нар гарах хэрэгтэй. Тэгэхээр яадаг вэ? Бид нар хүмүүс энэ ингэж би ингэж хийхгүй гэд хүн өөрийнхөө хийхийг би нэг хийхгүй би болсон, би ажилт болсон гэд яг бол одоо яг тоогооч хүн ингээд тоогоо барьдаг гэж хоол идэх гэсэн гинт нэг өдөр би хоол их болсон. Би одоо зөндөө 15 жил хоол илээ. Үлдсэн 30 жилээ би хоол ихгүй гэж суув. Тэгэхээр яг тэр гэрийн хоолунд хин хоол идэх хүн те юу болох вэ? Тэр нь утга учиргүй байхгүй. Тэгэхээр ингэж хэрвээ хүн хоошоо сууж үйл хөдлөл хийх зүйлс дээр хийхгүй хоошоо суух юм бол яг бол тэр зүгээр ингээд энэ гэр бүл ингээд устгаар байсан байхгүй. Тэгэхээр аливаа хийх үйлдэл гарах юм бол хийн. Энэхүү бас энэ подкастыг хүмүүс ингээд бас ингээд урьдаас бэлдэх гэхээс бурхан яг яаж өдөртөнд тэрийг хийдэг. Тэг яг энэ Абигайлыг бичихээр бичдэг. Яг юу ярихаас нэг жоохон илчлэн зарим тохиолдолд илчлэхгүй бурхан оруулдаг. Ороод явж байхад аман дээр маань өөрөө үгөө өгөөд өөрөө заавар өгж явдаг шүү. Яг энэ зааврууд үйлдэл гарахын талаар бурхан заавар чиглүүлэг өгч байна. Яг тухайн үед энэ юуг бол миний сайндаа бол огт биш. Миний оюун ухааны потенциал дээр огт үндэслэх биш. Яг бурхан өөрөө хийхийг хүсдэг, өөрөө заахыг хүсдэг болохоор энэ хүн ингэж улам илүү ганцхан өөрт нь итгэхээсээ
Тэг болохоор урьдчилан юм төлөвлөгөөг гүүгээр зарим залбирлуудаар ордог. Энэ үл яг ямар төлөвлөгөөг орсон залбирлал байгаа. Яг бол би ч одоо гэр бүлийн одоо зөвлөгч гэдэг тийм сэдвэр одоо магистр хамгаалсан байхгүй. Тэгээ яг гэр бүлийн дээр ингэдэг оюуханаараа юм зааж чадах боловч тэдгэрх зүйлсээс л бурхан яг энэ сонсож байгаа энэ хүмүүсээр яг хэрэгцээ зүйлсүүдийг яг тухайн үед нөхөхийн тулд яг өөрөө зааж чиглүүлдэг байна. За тэгэд яг үйлдэл гарах нь чухал байна. Олон талбар дээр би хийхгүй нөхөр хийнүүс энэ нэг юмнаас л болоод нэгэж хүн ингээд өөртөө шилдэг тоочоод өөрөө хийх зүйлсүүдийг хийхгүй байвал энэ болохгүй юм аа. Энэ хийн. Харин Абигайл яасан бэ? Абигайл 200 талах, 2 тулам дарс. Аль хэдийн бэлтгэгдсэн 5 хонь, 5 хэмжүүр хуурсан тариа. Энэ яасаж чинь тэр тухайд хүмүүст өгөх зорилготой зүгээр бэлтгэгдсэн 5 хонь байжсэн байхгүй юу? Тэгээд тэр гэр маш баян байсан. Яг бол 200 талах тэнд байж штэ. Тэгэл 200 талах хийя гэл талах хийтэл нэг хүлээнэ гэж байхгүй штэ. Тэр 400 хүн ирэх тодорхой байхгүй юу? Хүмүүс ирэх нь тодорхой. Аль хэдийн бил ийм их баян айлтайсан. Тэгэхээр яг таны амьдрал бүгдээрээ залбирч асууя. Гэр бүлийн санхүү би гэр бүлийнхаа төлөө залбирлыг хүсэж байна. Хүмүүс гэр бүлийн төлөө залбируулахыг хүсэж байна. Би яг юу хийх вэ? Яг би юу хийх вэ? Миний хийх алхмыг бурхан манад хэлж өгөөч, бас намайг дагах зүрх сэтгэлийг өгөөч гэж залбирцгаая. Тэгээс энэ залбирлыг бас хамтдаа дагаад таав дээр залбираарай. Яг гэр бүлийн эхнэр хүн, гэр бүлийн нөхөр хүн, заавал эхнэр хэсвэлүүн заас нөхөр хүн. Та гэр бүлдээ өөрчлөлтийг авчрахыг хүсэж байна. Сайн хүн байхыг хүсэж байна. Бурханы дуудлагыг биелүүлэхийг хүсэж байна. Яг дагаад залбирая. Бурхан минь яг одоо би энэ гэр бүлийн дуудлага дээр яг юу хийх ёстойгоо надад зааж өгөөч. Дагах бүрэн хүслийг надад өгөөч. Би дагаж явахыг хүсэж байна. Удирдах чиглүүлж өгөөч. Би яг тэрхүү үйлдэл гаргах үйлслүүдийг надад зааж өгөөч. Гэр бүлийнхаа төлөө би залбирдаг нэгэн болгож өгөөч. Залбирдаг үйлдэл гаргахад ариун сүнсээ намайг өдөр болгон санаж, урамшуулж, дагахад тусалж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Яг одоо би дагахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Өнгөрсөн хугацаанд надаас үйлдэл гарах ёстой байсан ч огт гарахгүйгээр хоошоо суужсэн да. Би гимшин улааж байна. Есүсийн нэрээр нөхрөө би өрөөх, хүүхдүүдээ өрөөх, гэр бүл дээр дулаан уур амьсгалыг авчрах гэх мэт алхмуудыг хийгээгүйгээсээ гимшиж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Та саяны залбирлыг дагаад залбир хамаараа тунхлаа залбираарай. Хэрвээ бүтэн залбирч байгаа бол яг одоо видеого зогсоогоод ухраагаа дахид залбираарай гэж тавд уриалж. За, Абигайл 200 талах, 2 туламдарс аль хэдийнэ бэлтгэсэн 5 хэмжээр хуурсан тариа, 100 бодол үзэм, 200 бодол инжир тусыг яаран авч тэдгээр илжигнүүд дээр ачаалав. Тэр өөрийн залуустай миний өмнө нь би та нарын араас явж байна гэв. Тэгэд яасан? Тэр маш их зүйлс аваа явсан байхгүй. Хүний амьд ямар үнцэнтэй вэ? Бага бүх юм хоолгонд бүх зүйлс аваад явсан. Тэр Давид таалал байх хэрэгтэй байхгүй. Яг бол энэ ч үл үхэл хацтай айхтар зүйл болж байна. Тэгэхээр энэ талбар дээр очиж үнэхээр тунхалсан тийм чухал зүйл болсон байна. Хамгаалсан. Тэгээд гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набал юу ч хэлсэнгөө гэж байна. Тэгээд нэг өөрийн залуустай хэлэл тэдэртэй ингээл өмнө би араас ч явж ингээл яарч хурдан үллээсэн байхгүй. Тэгж жагаад ирэхэлгүй дээ. Уулын дав гараад ирэхээр нурдаас нь гарчих гэх ш. Яаралтай юм хурд гэж асуудаг.
Аливаа талбар дээр хүмүүс хурд гэдэг зүйлсүүдийг ерөөсөө үнэхээр ойлгох нь чухал юм. Хурд хэрэгцээтэй. Аливаа нэгэн зүйлс дээр бурхан чиглүүлэг, иш үзүүлэг өгчөөл хурд зөнгөрөө тэр яг тэр одоо байдаг иш үзүүлгийн зүйлсүүд ороодоо. Авралын сайн за тэгж байгаа сүмд авчирна тэгж байгаа биш. Аврал бүр яг одоо байдаг өнөөдөр байдаг. Хүмүүс л хойшлуулах гэдэг. Аврал бол яг одоо байдаг. Тэгэхээр яг үнэхээр бид өөрөө тэр хурдтай хийх зүйлсэдэг. Хийх яг одоо хийх зүйлс дээр хүн мэдрэг байна. Мэдрэг байхын тулд яадаг хүн залбирал өөрөө зориулсан нүгийг уншина. Залбирал зориулдаг хүн угаасаа мэдрэгэдэг. Мэдрэж хөдөлж урагшаа явдаг байгаа. Тэгэхээр яг бид бурхны дотор өөрсдөргөө мэдлэг дотроо хүч чадал дотор бүгдээрээ яг хурдан хийх нь чухал. Үнэхээр хоошлуулж байгаа ерөөлөг зүгээр хоошлуулдаг. Хоошлуулах тохиолдол бүр маш их. Адаг бүр хизээч хийхгүй байдаг. Заримдаа зарим зүйлсүүдийг хийх цаг нь яг юм тодорхой цагт байдаг. Тэгээд миний нэг дотны найз таньдаг хүн маань үнэхээр бурхан надад энэ зүйлийг өгч байна. Байшин өгч байна. Тэгэхээр яг энэ цагт хөдлөх хэрэгтэй юм нэгэд үйлдэл гаргаж эхлээд ямар ч юм тодорхойгүй байхад тэг хөдөлж эхэлдэг. За би тхийн тул ингэж байна. Итгэлээр алтан гаргаж байна. Итгэлээр алхаж эхэлдэг. Итгэлээр алхаад явгод араасаа биелээд болоод урагшаа явж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрхүү window of opportunity гэдэг боломжийн тэрхүү цагийн хүрээлэгд яг тэдэн сарын тэднээс ийм зүйл энэ хорныг хийхэд болдог. Тийм тодорхойлолт байдаг. Тэгэхээр тодорхой хөдлөх тэр цагууд байдаг. Тэгэхээр тэр цагуудад хөдлөх нь чухал байна. Цагуудад хөдлөх нь үнэхээр чухал. Үнэхээр чухал. Зарим зүйлсүүд бас яг цаг хугацааны үе шалтгаалт зүйлс байдаг. Тэгэхээр цагийг мэдрэх нь чухал байна. Үйл хөдлөл хийх нь чухал байна. Цагийг мэдрэх нь чухал байна. Тэгээд яаж юм тэр илжгээ унаж уулын ухчаагаар бууж ирэх үе Давид болон түүний хүмүүс түүнрөө бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа. Давид ингээд энэ түүхийг нэлээд хийсэн, товчлсон. Тэгээд ингээд Абигайл ирээд нөхрийнхээ талаар хэлээд ингээд Давидын өмнө ирээд ингээд өчөөд ингээд уучлахгүйгаад одоо ингээд яхад Давид Абигайлд өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн бурхан эзэн магтах болтугай гэдэг. Түүнийг өрөөгөөд тэг орхиод явуулж байгаа байхгүй. Тэгэхээр яг гэр бүлээ тэр хамгаалсан байна. Тэгэхээр яг одоо хүмүүс гэр бүлийнхаа санхүүгийн төлөө ингээд өөрт байгаа зүйлийг өөр хүн рүү чигчээд энэ хийг би хийхгүй энэ хийг гэд хүмүүс ингээд идэг. Энэ нь өөрөө буруу юм аа. Ингэж болохгүй юм аа. Өөрөөс гарах зүйлсээ хүн өөрөө хийх юм. Хийх ёстой зүйлсээр хүн өөрөөхөө хийх зүйлийг хийнэ. За хурдтай хийх ёстой хийх үедээ хийн. Тэгээд яаж энэ хүмүүсийн өмнө тааллыг болохын тулд тэрээр өөрсдөө үйл хөдлөл гаргаад очиж ярьж байгаа байхгүй би ингэж ярьж гин гэд тэргүүлж гин. Ингээл энэ л тэргүүлэг энэ эрэхтэй юм чи би яхаар тэр би яа гэр бүл бүх юм хийх ёстой. Тэргүүлэх үе байна. Тэргүүлэх яг энэ үе дээр Абигайл ашиг тэргүүлсэн байхгүй. Энэ үе дээр тэргүүлснээр дамжуулж тэр өөрөөхөө хийх зүйл нөхөр нь угаас ирэхэд тэр тэргүүлэх ёстой байж хаад юуны жин яах вэ тэр чинь бүр юм хаан мэд айхтар найр хийцэн байж байгаа байхгүй амар найр хийцэн бүр согцсон байж байгаа зүрх нь хөвжөлдсөн баярлцсан байж байгаа тэгэхээр бид нар яах вэ тэргүүлэх үедээ тэргүүлнэ гэр бүлд орчны дуудлагыг биелүүлэхэд эхнэр хүний ясны нөлөө үнээр чухал байна. Тэгээд бид нар ухаалаг эхнэрийн баг хийх алхмуудын талаар бүгдээрээ ойлгуулаад суралцлаа. Тэгэхээр яг одоо таны амьдрал дээр яг одоо аль хэсэгт нь та хаана байна ээ? Тэр салбартаа бүгдээ өөрсдөө дүгнцгээ. Үнэхээр чухал байгаа шүү. Сургаалт өгсөн номын 31-ийн 10-аас 19 дээр байгаа байхгүй юу? Ухаалаг ба ажилсаг ихнэр. За асуулт энэ хин 10 хуруу тэгш ихнэр олж чадах вэ? Тийм ихнэр Эрдэнэсээс ч үнтэй гэж байхгүй юу? Эрдэнэсээс ч үнтэй гэж бод 10 хуруу тэгш ихнэр хин олж чадах вэ гэж. Тийм ихнэр Эрдэнэсээс ч үнтэй. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дотнож байгаа байхгүй. Тэр бүхэл амьдралынхаа турш нөхөртөө муу бүс зөвхөн сайныг л үлддэг. Нөхөр хараагаал архичин энэ төр мэнтэргээд байхгүй гоц. Танаа сайныг үйлддэг байгаа байхгүй. Зүгээр суудаг биш, үйлддэг. Тэр маш шаргуу ажилдаг нэг байгаа. Энэ гэр бүл дээр хүмүүс ингээд салхуурлаас болоод аливаа нэгэн байдлаас болоод хүмүүс салхуурлаас болоод юм залхуу ядуурлын сүнс бас байж идэх хүмүүс төр эхнэр хүмүүс төр иждэг нөхрөн дээр иждэг тэрнээс болоод өөрөө хийх ажлыг хойшоогоо хаяад би хийхгүйгээд өөр хүмүүст ингээд хаяад өөр хүмүүсээр хийх гэдэг.
нөхрөөр ийлэх гэдэг. Яг үл залхуу байдаг. Энэ дээр харах юм бол бидний үг л бүхэл амьдралынхаа турш нөхөртөө мууг өссөн сайныг дүүлдэг. Ноос ба майланган даваг тэр сонгон авч гараа хомхилгүй ажилдаг. Худалдаачны хөлгөө онгоцнууд мэд тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг чинь тийм үү. Тэр үүр цайхаас өмнө босож гэр бүлдээ мунд цайг үлдэхэд шивгчин бүсгүжүүлдэ хийх ёстойг нь хуваарлдаг. Тэр ээж нь бас шивгчтэй ажлыг нь хуваарлдаг. Ажил хийдэг өглөөнөөс ахвал цайг нь гэж тэ гэр бүлдээ ундаа цайг нь бэлдэж гин хоол хүнсээ хол газраас зөөдөг. Тэгээд ноос ба майланган даваг тэр сонгон авч гараа хомхилгүй ажилдаг чинь. Тэр гараа хомхихгүй үргэлжлүүлэн ажилласаар урагшаа явсаар байдаг наа. Тэгэхээр ээж нь тэр газрыг үзээд худалдан авч орлогоороо усуу зүйн мод тариалдаг чинь. Тэр ажилдаа хичээнгүй шаламгаа бөгөөд түүний гар улам хүчтэй болно. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамш нь тэнлэн шинжэнгастан гартаа эрүүл барьж хуруугаараа шаламгаа ажиллана чинь. Ажилсан хүн байгаа байхгүй юу? Бүх төрлийн ажил үйлс нь бүтэмжтэй тэр урамш нь хөргөжлүүлэн тэрээр явсаар байдаг юм байна. Тэгэхээр энэ ухаалаг ба ажилсаг ихнэр нь өөрөө ажилсан хүн юм. Тэг ямар нэгэн байдлаар та юм ажилсаг байхад саад болж байгаа зүйл сайхан бол юу гэвэл бүгдээрээ тэрхүү залхуурын байдлаас гарна. Залхуурсан байдлаас би гарнаа. Тэг би ажилсаг байя. Би юу хийх вэ гэдэг. Үгүй юу гэрүүл дээр аливаа үйлдэлийг хийж эхэлж байгаа дараачх нь гарч ирдэг юм. Гэр бүлийн сайн хандахгүй болохгүй нийхгүй тэхгүй нэг гараа хамаа суучаад огт юу хийж чадахгүй амьдрал хэцүү байна Монголд хэцүү байна тийм хэцүү байна ийм ч махны үн авчлаа инглээ тэглээд ингээд бид нэр гомдлоо суугаад байвал зөндөөл юм байгаа. Харин гомдлагч ш бурхныг бүгд алдаршуулагч нэг болцгоё. Өөрсдөө өгсөн тэдгээр 13 тэгш тийм ихнэр болцгоё. Иймэнд бол өөрсдөөс зэрхүү хийх ажил үйлсээ бүгд урамшиж зоригжиж өөртөө босгон байгуулцгаая. За яг хэсэг бүлэг хүмүүсээс яг энэ залхуурлын сүнсийг бичлүүлэх хүсэж байна. Назар Есүс нэр яг би залхуурлын сүнсийг зайлуулан гаргаж хийж байна. Хөөн зайлуулж байна. Цэвэрлж байна. Зайлагдж шааж байна. Назар Есүс нэрээр залхуурлын сүнсийг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Хамтаа санаа нэгж байна. Эзэн бурхныг бид алдаршуулнаа. Яг тэр саад болж байгаа тэр хэсгүүдийг нэрээ цэвэрлж байна. Есүс нэрээр цэвэрлж байна. Халелуя. Тэр биднээс өөрсдөөс гарах тэдгэрх ажил үйлсээр бүгд анхаарлаа хандуулцгаая. Зүгээр нэг хоошоо суудаг биш. Залхуурлаас болоод гэр бүлтэй тэрөө саад болж байгаа л үр хөвгт нь дуудагсан дуудлага дээр та саад болж байгаа бол тэгж болохгүй. Харин дуудагц ажиллаа бүгдээрээ бүтээцгээе. Хийх алмуудаа бүгдээрээ эзгээ ухаалаг байцгаая. Эхнэр хүнээс үнэхэр чухал зүйл байдаг. Эхнэр өмөл гэр бүлийг тэрхүү зөв чиглэл рүү удирдах чиглүүлэхэд тусалдаг нэгэн байгаа. Энэ залбирал ухаалаг эхнэр ба гэр бүлийн санхүү гэж тэг гэр бүл тэр чигээрээ босон байгуулж урамшигдаж урагшаа явдаг аамаа. Тэгээ та бүгдийг уриалж чинь эзэн дотор хүч чадлаар дүүрэн байна. Аливаа нэг юм юм хийя гэсэн ч гэсэн нойрон төрээл юм хийгээд эхлэн гот нь залхуу нүрэл хоошин суудад сүнслэг зүйлээдэг залхуу багат мэдрэг залхуу гэж хүмүүс маш их хараадаг. Тэгээ залхуу гэж хараах биш энэ залхуураа л байдаг гэж өөрийгөө залхуураа л байдаг гэж харааха болцгоё. Хамтаа яг Назарын Есүсийн нэрээр энэ залхуурлын сүнсүүдийг хамтаа чөлөөлөөрөө хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Назарын Есүс нэрээр зайлуулан гаргаж хайж байна. Яг одоо залхуурлын сүнсүүд зайлцгаа. Залхууруулаад байгаа бузар сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Есүсийн нэрээр ухаалаг алхмууд хийхээс саад болж байгаа бузар сүнсүүдийг би зайлуулан гаргаж хайж байна. Яг одоо зайлтгаа гэж тушааж байна. Хамтаа дагаа чөлөөлөрөө алхмууд хийхэд ингээд хөшцөн хүмүүс харагдаж шүү. Хөшт юу ч хийхгүй. Хийя гэж бодсон ч гэсэн баг энэтэй санал нийлэхгүй. Ингээд би бурхны үгийг тунгалж байгаа шүү. Абигайл бол сургаа 1-р Самуэль 25 болон сургаалт 31 ярьсан. Тэр залхуурлын тэр бузар сүсүүдийг хөөн зайлан гаргаж хийж байна. Мөн санхүү дээр сууц ядуурлын сүсүүдийг яг одоо эхнэр нөхрийг сонсож байгаа хүмүүсээс би зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгаа гэж шааж байна. Бүгдээрээ чөлөөлөөр залхуурлын ядуурлын сүсүүд надаас зайлгаж шааж байна. Зайлуулан гаргаж хайж хөөн зайлуулж байна. Яг одоо зайлуулан гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Назарын Есүс нэрээр зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгаа гэж шааж байна. Цэвэрлж байна. Халелуя. Зайлуулан гаргаж хайж хөөн зайлуулж байна. Цэвэрлж байна. Есүс нэрээр.
За тэр хурдан хөдөлгөөнд хоошо за байж байгаа болдог юм болгон болдог нэг айдсын болон бас ядуурлын сүнс энэ айдсын ба ядуурлын сүнсүүд хөөн залил гаргаж хийж байна. Хурдан хийх ёстой үйлдэлээр айгаад юм уу? Тэгээд тэрхүү ядуурлын сэтгэлгээнд нөлөөлөөд удаашруулаад байгаа тэр бузар хүснүүдийг би зайлуулан гаргаж хийж хөөн залилж зайлтгах тушааж. Тэгээд захирддаг, уурладаг аливаа нэгэн байдлаар нөхөр нь баг ийм ажлыг ихний ухаалаг ихнэр ингэдэг тэгдэхээр баг зарим нэг нь ууртай амьд хүлээж авч байгаа тэр хүмүүсээс яг тэнд дотор уур урж гинөө юу яриад байгаа яагаад байгаа юм. Тэр Монгол яг бүгдээ уурын сүнсийг хөгжүүлээ. Тэгээд та намайг дагаа залбирна. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа би хаана хэн үзэж байгааг мэдэхгүй. Яг уурын сүнс надаас зайлгдж шааж. Зайлуулан гаргаж ич хөөн зайлуулж байна. Өдөртөг бусдыг өөрөөр байлгах эрх мэдэл болгохыг оролдог бузар сүнсүүдийг назараа Есүс нэр би зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Зайлцгааг тушааж байна. Есүс эрх мэдэлтэй нэр дээр тушааж байна, цэвэрлж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Халелуя. Хамтаа босгон байгуулцаа гэр бүл гэдэг үнэхээр тийм чухал нэгж байгаа. Тэгээ гэр бүл босгон байгуулдаг нэг ихнэр үнээс маш их чухал нөлөөлдөг, асар чухал нөлөөлдөг байгаа. Ихнэр үнийхээ бүгдээр тэрхүү байдал дотор бүгдээр босгон байгуулагдаж өөрчлөгдөхийн төлөө бурхны дуусан дуулахыг биелүүлэхийн төлөө та бүдгийг оршуулж байна. Есүс нэрээр залбирч байна. Амен. За та бүд дурам зоригтой гараа дараач хэсгээр бүгд хамтдаа уулзцаая. Гэр бүлийн талаар.